Айкидогийн үндэслэгч их багш Морихей Уошиба нь Японы үндэсний тулдах урлагийн хэд хэдэн төрлөөр хичээлдэг байсан бөгөөд үүний суурин дээр цааш гүнзгийрүүлэн судалж оюун санааг хөгжүүлсний үр дүнд 1920-ад онд айкидо урлагийг бүтээсэн юм. Айкидо нь өрсөлдөгч дайсан гэх ойлголтыг үгүйсгэж үүний оронд өөрийн биеийг орчлон ертөнцийн зарчимд нэгдмэл байлгах хэв санааг илэрхийлдэг. Айкидо нь уян мөчгөр өчөх техник ашиглахаас гадна мөн хүчийг нь дагуулж шидэх цэгийн цохилтын техник зэргийг хэрэглэдэг. Дасгал сургуультай байн хийж техникийг давцлын үндсэн дээр бие болон сэтгэлийг хөгжүүлэх зорилготой хүрдэг зарчимтай. Одоогоор дэлхийн 140 оронд айкидо хөгжсөн байна. Та гэр бүлтэйгээ хамтдаа айкидогоор хичээлснээр хөдөлгөөний эвсэлтэй уян хатан болно. Япон орны соёлын нэгэн хэсэгтэй танилцсан, дархлаа сайжран, шинэ хоббитой болно. Дурсамж бүтээн, гэр бүлийн эрэг дулаан уур амьсгал нэмэгдэнэ. Найз нөхөдтэйгөө ярих шинэ сэдвтэй болно. Бусдыг хайрлаж, хүндэтгэх, эвтэй байх нэгэн зарчимд суралцнаа. Үндсэн багш Монголын айкидо холбооны гишүүн 3 дан зэрэгтэй Энхот багш хичээлийн агуулга болон мэх болоод дэлгэрийн онцлог ялгаа хэрхэн хийх зэргийг тайлбарлан заах болно. Сайн байцгаана уу? Монголын айкидо холбооны Энхот багш байна. За бидэнтэй хамт Монголын айкидо холбооны Баясгалан багш байна. За бүгдээрээ өнөөдөр айкидо гээд бие хамгаалах урлагаар аялах болно. Бидэнтэй хамт байгаарай. За бэлтгэл эхлэхийн өмнө бүгдээрээ бие халаалтыг заавал хийх шаардлагатай. За бие халаалт гэдэг бол бүх үе мөчний энэ эсрэг энэ айкидогийн онцлог бол бүх үе мөчний эсрэг өчиг хийдэг болохоор аль болох таад маань үе мөчийг маш сайн халаах шаардлагатай болохоор энэ чухал юм аа. За тэгээд хоёр багштайгаа цуг бэлтгэлээ эхэлцгээе. Бидний дагаад хийгээрэй. За гэртээ бүгдээрээ аль болох биендээ эвтэйхэн хувц өмсөөд за тэгээд хамгийн гол нь аюулгүй байдлаа сайхан хангасан байх шаардлагатай. За багш нь маш товчхон хийх учраас та бүхэн маань багшийнхаа мэхнүүдийг 8 тоот дээр заавал гэртээ шууд гүйцээж хий шүү. За бүгдээрээ эхэлцгээе. За эхлээд амьсгалын засгал мэдээж. За ингээд энийг бол 3 тоотой хийчихэж байгаа юм тийм ээ. За одоо биеэ сайхан суллаад хоёр гараа сайхан сулж агаад хоёр тишгээ мөрөө ингэж хөдөлгөөд таазаараа багшаагаа дагаад хийгээрэй. За энэ дасгал бол яг нурууны сайхан булчин сулж өгч байгаа дасгал байгаа тийм ээ. За баруун зүүн мөрөө давуулаад баруун гараараа сайхан хойшоо зөв болж байна. Энийг ингээд 8 тоотой хийн. Нөгөө тишгээ бас муу адил 8 тоотой хийн. За урагшаа гарын алгаа газар хүргэн. Газар хүрж байгаа бол та нарын сонголт их сайн байна гэсэн үг. Алгаараа. Газар хүрэлт жоохон муу байгаа бол сонголт нэлээд муу байна гэсэн үг шүү. За хойшоо муу адил зөв. Багш нь давшилж чигээд байгааг ойлгоорой. За одоо бүгдээрээ нуруугаа сайхан ингээд том тойрогоор эргүүлнэ тийм ээ. За бүгдээрээ нэг 8 тоотой тэг хийх ёстой. Багш нь жоохон товчлоо хийчихье. За хэлээ. Том тойрогоор 1 2 За буцаад эсрэг тал руугаа 1 2 Маш сайн. За нурууцыг үлмий дээрээ баруун үлээ аваад зүүн хөлн дээрээ тэнцвэрээ хадгалаад X доошоогоо тийм ээ. X доошоо хамгийн гол нурууц. За тэмцэрээ хадгална. Доошоогоо шахах өөрийгөө. Явлаа. 1 2 3. За нөгөө тал руугаа багш нь товчлж игээд байгаа шүү. 1 2 3 барилаа. Яг зөв. За одоо болохоор өсгийн дээрээ хүлээ аваад үлмий дэшээ доошоо дарлаа. 1 2 3 нөгөө талдаа 1 2 3 маш сайн. За одоо бүгдээрээ
бүр доошоо. Нэг явж үзье. Багшаа дагаад хийгээрэй. 1 2 3 нөгөө талдаа 1 2 3. За, мундаг. Сайн байна. За, өвдгөө бүгдээрээ халаацгаая. За, доошоо тийшээ суугаад 1 2 3 өвдгөө нийлүүлээд. За, баруун тишээ 1 2 3 буцлаа. 1 2 3 маш сайн. За, маш сайн. За, одоо бүгдээрээ өвдгөн дээр босож өвдгөө газар тавиад үлмий дээшээ өсгөн дээрээ босоод таазыг маш сайхан халааж өг. Таазаараа суугаад маш сайн бие сууллаад амьсгаа гарлаа. Маш сайн. Болж байна. Анх удаага хийж байгаа болгоомжтой хийхийг бодоорой. Анх удаага хийж байгаа бол гараа ингээ урдаа тулна. Тэг шууд ингэж гараа авч болохгүй. Өөрийнхөө яг мэдрээд за нөгөө талд өмнө адил тийм ээ. За. За хийж байна. Болж байна. Ажиллах нурууц их. Маш сайн. За. За. Одоо бүгдээрээ үзүүг халаа тийм ээ. За. 1 2 3. Зүүн маран тишээ. 1 2 3. За, гол нь одоо үзүүгээ бүр сайхан томоор эргүүлдэг. Яг зөв. Буцлаа. Яг зөв. За, мөрөөр эргүүлье. За. Та бүхэн бас гэртээ ажил дээрээ бас нэг маш сайн хийх хэрэгтэй. Энэ бол үндсэн та бүгд мэдэн шүү дээ. Үндсэн дасгалын нэг мөр халаах, мөрийг эргүүлэх, үзүүгөө эргүүлэх гэдэг бол маш хэрэгтэй дасгалууд нэг байгаа. Дохоо хэрэглээ. Нөгөө жишээ багшаагаа тэгээд байгаарай. Маш сайн. За нөгөө тал руугаа нэг тал руугаа яг одоо нуруу дасгал хийх гэж байна. Нэг тал руугаа нэг тоон дээр 2 удаа ишиг хийх гэсэн чинь багшаагаа дагаа хийгээрэй. 1 2 3 4. За одоо акидогийн бас нэг гол онцлог бас халаалт байгаа. Би халаалт. Энэ болохоор яг бугуу, дохоог бас халаах арга байгаа. За тэгэхээр бүгдээрээ гараас ах ингээ үрээд яг зөв. Алгаа жоохон халаагаад. За тэгэхээр 4 уран дээрээ зөөл ийш нь их зөөлөн дарна. За мэдээж байглаасаа уян хүн бидэг бол бас дарж болно. Жоохон хатуухан бол бас мэдрээр өөрийгөө маш сайн. Нөгөө талдаа багшаа дагаад игээрээ болж байна. Яг зөв. За одоо эрх уран дээр бас дарж өгнө. Та бүхэн мэднэ тийм ээ. Эрх уран энэ бууганда хүрэгдэн штэ тийм ээ. За багшаа дагаад игээрээ. Яг зайлуулах 4-5 секунд сайн бариад өгнө. Нөгөө талдаа муу адил болгоомжтой хийгээрэй хүмүүсээ. Болгоомжтой. Яг зөв болж байна. За одоо хартаа гол санаа. За одоо эрх урууга зүүн гарынхаа эрх урууг доош нь оруулаад баруун гараараа дээрс нь яг ингэ. За 1 2 3 4 5 6 7 маш сайн. За нэг товчлыг 1 2 3. Мэдээж хамгийн сүүлийнхэн тоон дээр жоохон чанга хийн. Өөрийгөө жоохон чангалж хүчилж өгнө шүү дээ. Өвтгөлөө. За энэ болохоор санкё гэдэг. Дандаа акидогийн мехнүүдийн яг нэрээр нэрлэгддэг энэ халаалт, бие халаалт хэсэг байгаа. За энийг болохоор дахиад харуулъя багш нь удаан. Яг алга бариад ийшээ эргүүлэх юм бол ингээ мултраад ингээ ямар ч юугүй түгжээс байхгүй тийм ээ өвдөлт байхгүй. Өөр лугаа алгаар бариад өөр лугаа хагас тойргоор ингэж эргүүлээд дохоо бугуу хоёр дээр давхар өвдөлт өгнө шүү. За өөрийгөө жоохон өвдгөөд өгөөрэй. Яг зөв. Нөгөө талын гар муу адил хоёр гараа заавал хоёуланг халаах шаардлагатай. Гэмтэл бэртлээс болгоомжтой байхын тулд энийг хийж байна. За одоо бас яг ийм эрхийн уруугаа урагшаа харуулад баруун гараараа 4 хуруугаараа баруун гарынхаа 4 хуруугаар зүүн гарынхаа эрх урууг бариад өөр баруун гарынхаа эрх уруугаар яг энэ яс руу чиглүүлж зүүн гарын чигч урууны яс руу чиглүүлж бариад доош нь ингэж суурлуу таазрууд шахаж өгнө. Яг зөв. Муу адил сүүл хэсэгтээ нэлээд хангалж өгөөрэй. Нөгөө гараа муу адил барьлаа. Зөв. Айлах болгоомжтой зөөл анх удаа хийж байгаа юм бол яарах хэрэг байхгүй. Гэхдээ 8 тоотоо заавал гүйцэн шүү. 8 тоотыг гүйцэх хэрэгтэй. Яг зөв. Болж байна. За гараа цагаас хэсрэнэ. Аа зөв. Гараа цагаас хэсрээд. За бас 4 хурууга бариад энэ гарын шүрмсийг бас сунгаж өгнө. За багшаа хамт хийцгээе.
2 3 багш нь товчлж игээд байгааг ойлгоорой. За ингээд дуусч байна. Нөгөө талаа 1 2 3. За болцсон. За гараас ирээд дахиад. За өөрийгөө сайхан зохиод зочроогоод сайхан тийм ээ. Өглөө босч дасгал хийж байгаа хүмүүс бол өөрийгөө сайхан сэрээгээд өдөр хийж байгаа бас өөрийгөө сэрээгээд ажлынхаа ачааллыг сайхан тайлаад гоё муяа сайхан энэ зангидсан байгаа булчингууд бүгд сайхан сунгарч эхэлж байгаа. Одоо та ойлгож байгаа бох. Босоод за хараарай. За сайхан дахиад жоохон ингэ. Яг зөв. Яг зөв. За гараас ирээд зөв. Тэгээ хурууныхаа үзүүрээр дагдсны хойдолтой толгоогоос жоохон тоншоод өг. Сайхан. Дэнэ. За тэг чихээ сайхан бас халаана. Алганыхаа хонгорхоод чихээлээ зөөлөн. Зөв. Болж байна. Нүдлээ. Басан тийм ээ. За үндсэн бие алалт дуслаа. Одоо бүгдээрээ яг цаашаа өргөжлүүлж явъя. Акидогийн уналт ба зогсолтыг бүгдээр үздэцгээе. За багшаа дагаад хийгээрэй. За ер нь бол бүгдээрээ багш нь та нарт ойлгомжтой харагдуулахын тулд ингээд харуулъя. Иш харлаа. Баруун үл урдаа, зүүн үл хойно. Нурууц их үндсэн зогсол бол энэ ер нь бол хойдолтой тэмцэрээ аль бол тэмцэрээ хадгалсан байх шаардлагатай. Тэмцэрээ хадгалж байна. За одоо бүгдээрээ баясаа багшигаа унгаж үзүүлээ тийм ээ. Уналт яаж шийд юм бэ? Уналт гэдэг бол маш чухал бие хамгаалал урлагийн гол санаа, гол үндсэн суурь бол мэдээж уналт байгаа. Тийм ээ. Тэгэхээр та бүхэн минь унд сурж иж, аюулгүй унд сурж иж дараа нь дараагийн шатандаа бас гарах нэ. Тэгэхээр бидэнтэй хамтаагаараа заавал унд сурна шүү бүгдээрээ. За юу. За баясаагч маань зүүн талаараа унах хэрэгтэй. Та бүхэнд харуулах гэдэг байгаа шүү тийм ээ. Зүүн талаараа унахын тулд баруун гараа баясаагч маань газар тавилаа. Мэдээж толгойг одоо та бүхэн маань сайн хараад байгаарай. Толгой юм цэхөөсөн бол толгоогоо баруун тал руугаа ингэж хазаалгаад зүүн талынхаа мөрийг илүү чөлөөтэй болгож өгч байгаа. Чөлөөлж өгч юм гэсэн үг тийм ээ. За тэгээд за багш нь тайлбарлая. Энэ гаран дээр жингээ дарна. Өөрийнхөө биеийн одоо яг чэйжнийхэн одоо хүнний жинг энэ дээр дараад энэ гар баруун зүүн талын гар бол их хөнгөн байна. Тийм ээ. За хойдлын хөлөө дүлхэхэд өөрийнхөө замыг жоохон хараад унлаа. Удаа. Маш сайн. За та дахиад наашаага явлаа. За энэ бол яг анхан шатны яг basic анхан шатны уналтын дасгал гэж байна. За бүгдээрээ энийг эргэж хараад бас нэг хийж үзэж болно. Ухраад за багшаад удаан хийн тийм ээ. За одоо яах вэ гэхээр хоошоо бас унах сурах гэдэг шүү дээ тийм ээ. Хоошоо унах гэдэг маш хэрэгтэй. Бид нар чинь хоошоогоо унахаар толгоогоороо авч унах гэдэг. Энийг хийж сурах юм бол толгоогоо бид нэр ерөөсөө газар хөрөхгүйгээр босно гэсэн үг тийм ээ. За нэг юм тайлбарж хэлэхэд баясаагч маань баруун хөлөө урдаа авсан байна тийм ээ. Тэгэхээр зүүн тал руугаа толгоогоо хазаалгана гэсэн үг. Баруун талынхаа мөрийг чөлөөлж өгнө. За хоёр гараараа баруун талынхаа мөрөн дээр тавилаа. За тэгээд хойдлынхаа зүүн хөлийг хураагаад за гуйны хажуу талаар яг гуйны хажуу талаар унана. Бүхийлөө. За хойш татлаа. Яг зөв. За цаашаараа баясаач нэг явлаа. Маш сайн. За энийг гэртээ маш болгоомжтой зайгаа мэдрээд ойр хав байх мөргөх юм байвал болгоомжтой хол байлгаж агаад чөлөөтэй газар хийхийг бодоорой. За энийг багш нь яг өчөө жоохон гой амьдрал дээр баяжуулж өгье тийм ээ. Баясаагчийг хойноос түлхлээ гэж бодол төв хүн. Энэ уналт гэдэг бол өөрөө бас л цэвэр бие хамгаалах урлагийн хэлбэр. За зөв унд сурах юм бол бас өөрийнхөө амийг авч гардаг бахнаа. Баясаагчийг хойноос нэг ямар нэгэн байдлаар түлхлээ гэж бодоход яаж унж байгаа та бүхэн хараад аваарай. Хараарай. Түлхлээ. Яг зөв. За баясаагчийг та бүхэн харлаа тийм ээ. Аль болох толгой өрөөсөө газар хөхгүй. За одоо болохоор харилцсан өөдөөдөөсөө харсан тохиолдолд түлхэхэд яах нь тийм ээ. Түлхлээ. Маш сайн. Одоо жишээлбэл гудамжинд явж байгаад бүдэрч унах тохиолдол бас байна. Тийм ээ? Харанхуй газар, харанхуй гудамжинд явж байгаад чулуунд тэглэх, хашлаганд тэглэх тийм ээ? Энэ бүгд дээр бас айкидогийн уналт бас хэрэг болдог бах нэ.
Унлаа. Яг зөв. Та хүн харж байгаа бох тийм ээ. За жоохон дээшлүүллээ. Өвдөгөөр туллаа тийм ээ. Зөв. Маш сайн. Энэ санааг та бүхэн хэлэх гэсэн. Гоё хийхийг бодоорой. Бас л 8 тоотой. Нэг талдаа 4, нөгөө талдаа 4 гэж авах нь шүү дээ. Зүүн баруун талаа хоёуланг нь хөгжүүлэх шаардлагатай. Тэгвэл дандаа зүүн талаараа унцаараагаад баруун тал нь бас хоцрогдох тохиолдол байгаа шүү, тийм ээ. За, үүгээр өнөөдрийн дасгал хичээл маань дуусч байна. За, та бүхэн маань өнөөдөр юу үзмээ гэхээр айкидогийн анхан шатны бие халаалт ба уналтыг үзлээ. Энэ бүгдийг та бүхэн маань заавал гэртээ бэлтгэл эхлэхийн өмнө дараачийн нэвтрүүлгийг эхлэхийн өмнө хийж бие халаасан байх шаардлагатай шүү. Дараагийн хичээл дээр бид нэр эко гэдэг юм их үзэх болно. Анхан шатныхаа михийг эхлэнэ. Тэгэхээр бидэнтэй хамт байгаарай. Өнөөдрийн хичээл өндөрлөө. За баярлалаа.